та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Манай ээлжит бичлэг маань үргэлжилж байна. За энэ удаагийнхаа бичлэг та бүхэнд зах зээлийн үнэлгээ гэдэг энэ ойлголтыг тайлбарлаж хүргэх болно. За тэгэхээр зах зээлийн үнэлгээ гэж энэ ойлголт ямар учиртай юм, яаж тооцдгийг, за дээрээс нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг бүгдээрээ ойлгож хацгаая. За тэгэхээр зах зээлийн үнэлгээг бол бид тухайн компани дээр тооцож болно. Компани дээр. За эсвэл тухайн хөрөнгийн зах зээл дээр нь тооцож болно. За яаж тооцох вэ? Тэгэхээр яаж тооцох вэ гэхээр жишээлбэл Апу гэдэг компани. За Апу гэдэг компани нийт гаргасан хувьцаа бол тэрбум гаруй ширхэг хувьцаа байдаг. Нэг тэрбум ширхэг байгаа. За яг нарийн тоо нэг тэрбум 50-60 сая ширхэг хувьцаа байдаг шиг санаж байна. За тэгэхээр энэ хувьцааны тооны энэ байна тийм. За нэг хувьцааны өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр хэд байна? Хэдэн төгрөгтэй? За ойролцоогоор 570 төгрөг гэдэг бодъё. 570 төгрөг. За тэгвэл энэ хоёрын хооронд нь үржүүлчих. Нэг тэрбум ширхэг хувьцаатай компани, нэг ширхэг хувьцаа 570 төгрөг. За ингээд үржүүлэхэд энэ компани зах зээлийн үнэлгээ бол 570 тэрбум төгрөг болох нэ. За ингээд тооцоо гаргаад байна. Тэгэхээр энэ үнийг л бид нар зах зээлийн үнэлгээ гэж нэрлэдэг. За тэгэхээр тухайн компани дээр ингээд тооцчихлаа тийм ээ. Тухайн компани дээр тооцчихлаа. За тэгвэл тухайн хөрөнгийн зах зээл дээр яаж тооцох вэ? Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өөрөө хийж юм бэ гэдгийг яаж тооцох вэ? Тэгэхээр бүгдээрээ яасан. Нэгдүгээр энэ хөрөнгийн биржээр байгаа компани болгоны зах зээлийн үнэлгээг тооцох хэрэгтэй байна шүү дээ. Жишээлбэл Апу бол ингээд 570 тэрбум байж байна. За 5 долоо хэд байдгийг, говь хэд байдгийг. Ингээд тухайн компани болгон дээр энэ томьёогоо ашиглаад зах зээлийн үнэлгээ гаргах чинь Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэхээр нөгөө энэ бирж дээр байгаа бүх компаниудынхаа үнэлгээнүүдийнхаа нийлбэрийг хэлчихэж байна. Сан буюу Апу, говь, за 5 толгой гэх мэтлэн ингээд энэ хөрөнгийн бирж дээр чинь маш олон компаниуд хувьцаагаар ажиллаж байгаа. Тэр компани болгоны зах зээлийн үнэлгээг нийлүүлээд нэмлээд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гараад ирчихна гэсэн. За үүнийг бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэж нэрлэж байгаамаа. Тэгээд тухайн компани дээр тооцчлоо, тухайн зах зээл дээр тооцчлоо. За эндээс бүгдээрээ энийг яаж ашиглах вэ? Тийм ээ? Яаж ашиглах вэ? Ерөнхийдөө энэ зах зээлийн үнэлгээ өндөр байгаа компаниуд нь бол том компани гэсэн санаа баггүй. Санаа. Жишээлбэл Апу 570 тэрбум байдаг чинь. За дараачих нь ингээд компаниуд байж байгаа. Доош нь ингээд зах зээлийн үнэлгээгээр ингээд чагсаах. Тэгэхээр ерөнхийдөө яг санаа нь бол том өндөр үнэлгээтэй том компанийн хувьд бол төдий чинээ бизнес нь том, зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь том, төдий чинээ эрсдэл багтай байх магадaltaй айл гэсэн санаа. Их жижигхэн бага үнэлгээтэй энэ компанид байх юм бол төдий чинээ тэр компани маань жижигхэн л гэсэн үг. Жижигхэн учраас арай эрсдлүүд нь их байж магадгүй. Гэхдээ тэр эрсдлүүдийг даван тулж чадах юм бол нөгөө талдаа ханшин илүү өндөр өсөлттэй байгаад танд илүү өндөр ашиг өгчөөс магадгүй. Тэгэхээр яг ямар вэ гэдгийг бол тухайн компаниг сулж үзэж ижил тодорхой харах юм аа. За ингээд энэ удаагийн бичлэгээр зах зээлийн үнэлгээ гэдэг энэ ойлголтыг та бүхэнд тайлбарлаж өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.